Сайн байцгаана өрх юм зөвштэй маань нэвтрүүлгийн шинэ дугаар инхүү хэлж байна. Одоо өнөөдрийн ярилцсан сэдэв маань болохоор одоо өнөөдөр Монгол хүн болгоны одоо анхаарлын төвд ороод байгаа хамгийн том сэдэв болох сонгуулийн талаар сэдэвтэ орж иж байна би. Тэгэхээр өнөөдөр би өдөр юу орлоо? Сонгуулийн ерөнхиөр орлоо яав нэг сонгуулийн мэдээ өгөх гэл нэг яг нэг юм сүртэй том дугуй танхим байдаг штэ нэг баахан сэтгүүлч суугаад намуудынхан суугаад нэг юм сонгуулийн дүү уншдаг том танхим дугуй танхим байдаг штэ. Тэр танхимууд анхнуудаа орж ирлээ. Бас гоё газар байд юм байна уу? Тэгээд сонгуулийн ерөнхий орооны эрх үүргийн албан тушаалтнаас ер нь бол энэ 24 оны сонгуульд яг юу болох вэ? Тэ ер нь яг ямар зарчмаар яаж явагдахын тэрний талаар бас жоохон мэдээлэл авч энэ үзэгчтэй хүргэе гэж бодсон юм аа. Яг тэр талаар хийсэн сурвалжлагчдад хоёрыг анхаарлыг хандуулъя. За сайн байна уу энэ өдрийн мэдээг хүргэе. Одоо энэ удаагийн сонгуул урьдчилан сонгуулиас бас арай жоохон тийм өөр онцлогтой сонгуул болох шиг байна тийм үү. Тэгэхээр яг онцлог нь яг юу вэ энэ удаагийн сонгуулийн? За энэ 2019 онд одоо Монгол Улсын үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу 126 гишүүнтэй бай. Дээрээс нь сонгуулийн хосолсон тогтолцоотой бай гэдэг өөрчлөлтийг оруулсан. За энэний дагуу бол их хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт ороод 126 гишүүнийг сонгохдоо мэдээж сонгуулийн ямар тогтолцоотой байх гэдгийг бол мөн хуультан дээр тодорхой зааж өгсөн байна. Жишээлх юм бол 78 гишүүнийг бид нар сонгуулийн мажоритар тогтолцоогоор буюу бидний хамгийн сайн мэддэг тойрогт ногдох мандатын дагуу хүнээ сонгодог тэр сонгоно. За нөгөө 48 гишүүнийг яаж сонгох вэ? Зэрэг зөвхөн намын жагсаалт. Өөрөлдөх юм бол сонгуульд орж байгаа одоо 25 намын хвшлийн зөвхөн нэг намын хвшлийг дуулах саналаа өгөх. За ингээд нөгөө сонгогчид маань одоо намын хвшил санал өгөх зэрэг тухайн намын хвшил хэдэн саналыг авсан бэ гэдэг хувьдаа нийцүүлээд 48 хүнийг бол хувь тэнцвэрлэн төлөвлөх буюу их үлдэгдлийн зарчмаараа хуваагаад одоо наач их үлдэгдлийн зарчим гэхээр яг ерийн сонгогч нь жоохон ойлгоход байсан. Тэгэхээр за одоо шиг би сонгуул өгөх гээд очлоо. Тэнгүүд нэг саналын хуудас ингээд гаргаж ирдэг штэ. Хуучин бол тэгдэгтэй том тойрог бол 3 4 гишүүн тавьчихсан. Жижиг мажоритар гэх юм бол одоо жижиг тойрог гэх юм бол ерөөсөн нэг эсрэг нэг л хүн сонгох хэрэгтэй гэдэг өгдөг штэ. Одоо энэ жил яг сонгогч ингээд санал өгөх байран дээр очиход яг ямар хуудас сонгогчийг өгдөж байгаа юм. За сонгуулийн ерөнхий саналын хуудасны загварыг баталсан байж байна. За энэ удаад нэг сонгогчид 2 саналын хуудас өгнө. За юу гэхээр зэрэг нөө 2 тогтолцоотой байгаа учраас 2 саналын хуудас өгнө. За нэг саналын хуудас нь бол тухайн тойрогт ногдох мандатын тоотой буюу тэнцүү одоо нийт дэвшчийг дугуйлах саналаа өгөх тэмдэглэх нэг хуудас байна. За нөгөөх нь бол 25 намын хвшлийн нэрийг чагсаагаад бичсэн ийм саналын хуудас байна. Ямар их нам бэ? Нэг намын хвшлийн за тэр саналын хуудас бол та зөвхөн нэг намын хвшлийн өмнөх 100% дүүргэн бодоод за ингээд саналаа өгөх нь хоёр тусдаа саналын хуудастай. Гадуур нэг тийм яриа одоо жагсаалтын 1 дэвшигт нь 2 дэвшигт нь нэтэргээд тэгэхээр яг тэр жагсаалтанд бичигдсэн улсууд нэр бол тэр 25 намын хвшлийн юм дээр бол байхгүй юм байна тийм үү? Зөвхөн 25 намын хвшил ингээд байж байна. Тэгэхээр энэ жилийн сонгуульд 25 намын хвшил бүртгүүлсэн байгаа юм байна. Би дагчид ер нь одоо таанд байгаа мэдээлэлээр хэмжээний үндэсний аудитын байгууллага дээр 77 хүн бол бие даана гэд мөрийн хөтөлбөр өгсөн билээ. За сонгуулийн ерөнхий орон материал ирүүлэх хугацаа нь бол арай болоогүй. Бид нэр 24 25-ны өдрүүдэд одоо бие даагчдын материалыг хүлээж авна. За 77 гэдэг нь дээд хязгаар тогтоож гарч ирж байгаа л гэсэн үг. Энээс бол хэтрэхгүй гэсэн үг байна. За зарим нь магадгүй одоо хэдийгээр мөрийн хөтөлбөр аудитын байгууллага өгсөн ч гэсэн нэр дэвшгүй жоох бол боломжтой. Тэгэхээр тэр 77 бие даан нэр дэвшгүй шүү дээ. Тэр бол тэр намын хвшлийн сонгуулийн хуудсан дээр авах зөвхөн эхний хуудсан дээр буюу одоо тойрог дээр хамгийн төсөлтөнд бичигдэн гэсэн үг юм шүү дээ. Бие даан нэр дэвшгүй шүү дээ. Тэгж ойлгож болох уу? Энэ намын одоо нэрний цаана ямар хүн байгаа юм бэ гэж сонгогчд бол мэдхийг хүсэж байгаа байхгүй. Одоо жагсаалтанд нь ямар хүн байгаа юм бэ. Тэгэхээр зэрэг энэ намын жагсаалтын одоо бичигдэж байгаа хүмүүсээс сурчлах ажлыг бол намын сонгууль эрхсэн байгууллага буюу тухайн намын хвшлэнд өөрөө хийн. За энэ ч агуулгаараа одоо хуучин бол маш олон төрлийн одоо сурталчилгааны самбарууд гудамжаар нэг гардаг байсан бол ийм самбарууд байгаа байсан. Зөвхөн одоо тойрогт нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн зурагтай нэг самбар байна. За нөгөөх нь бол нам 48 хүн гэдэг энэ жагсаалтан чи ямар хүн байгаа юм бэ гэдгийг сурчлах юм нэгдсэн хэвлэл материалтай нэгдсэн самбар дээр бол бас үзүүлэх. Тэгэхээр ерөнхийдөө зардал хэмнэлттэй болж байгаа юм тийм. Одоо шинэ Мишель ч сонгуул өгөх гээд очиж шүү дээ тийм. Тэгвэл чамд 2 цаас өгөх нь. Нэгэн дээр нь яа гэхээр сонгох хүмүүсийн чинь тоогийн бичсэн байх юм байна. Одоо энэ тойрогоос чи ингээ 5 хүнийг сонгох хэрэгтэй шүү гэд. Иргэн Мишелээ гэд. Тэнгүүд чи тэндээс 5 хүн ихлэд дугуулна. Тэгвэл 2 дугаар хуудас гарч ирнэ. 2 дугаар хуудас гарч ирэнгүүт 25 намын эвслийн нэр байна гэж байхгүй юу? Тэгэхээр жигсаалт би бас гайхадсан байхгүй. Нөгөө намын жигсаалтанд орно гэдэг нэг юм одоо нэг буунд яриа яваад байгаа шүү дээ. Тэр нэгт нь орж тэр хоёрт нь орж шигээд. Тэгэнгүүт тэр нөгөө намын жигсаалтанд орж бүх хүмүүсийн нэртэй нөгөө хэдэн хуудас одоо Роман Туучиг юм ирэх юм боловч үгүй юм байна. 25 намын эслийн нэрчил байж байна. Тэгэхээр урьдчилаад сонгогч
танилцсан байх хэвээр. 25 намын 9 жагсаалт яг хинүүс байсан бэ гэдэг тийм. Тэгэхээр тэр танилцсныхаа үндсэн дээр хүн дотоод итгэл үнэмшлэр одоо би тэнд нь зурчил зүгээр юм да гэсэн нэг юм асуудал гарч ирнэ үстэй. Тэгэхээр яг тэрнийгээ бодоод тэр намын эслэр 5-ыг дугуулж болохгүй мөлий нэгийг дугуулах юм билээ. За нэг ийм болох нь. Тэгэхээр ер нь бол одоо ингэж байгаа байхгүй юу? Хамгийн олон намын эслэр оролцсон сонгуул гэхээр 2020 оны сонгуул жишээ нь 13 нам 4 эвсэлд 121 бие даагч. Энэ жил бол 77 бие даагч 25 нам эвсэлд за нөгөө сонгуульд өрсөж байгаа усуд тоол 80 болон. Тэгээд энэ холбог тогтолцоо гэдээ яриад байгаа шүү дээ. Одоо чинь 78 хүнийг бол иргэдийн шууд сонголтоор сонгоно. 78 их хурлын гишүүнийг. Үлдсэн 48-ыг нь болохоор юу юм бэ? Одоо намын жагсаалтаар одоо хин аль нам олон санд авсан бэ? Тэрийг одоо бодвол тэр түрүүний нэг математикийн томьёо хэллээ шүү дээ. Тийм. Нэг одоо жишээлбэл авсан тоогоороо эхнээсээ эхлээл ингээл жагсаацсан нөхдүүд нь гишүүн болно гэсэн үг юм байна. Тийм гишүүн болно гэсэн үг. За дараагийн бичлэгийг үзье. Тойргууд бол томсон байгаа. Хамгийн олон дэвштэй тойрог ер нь хэдэн дэвштэй байгаа. 10 мандаттай 2 тойрог байна, 9 мандаттай 2 тойрог байна. За хотын дүүргүүд бол ер нь мандат нь бол яг л өмнөх сонгуул шиг л адилхан саналын утсан тийм урт байхгүй гэсэн. Яг бодит амьдрал дээр бол 25 нам 25-уулаа 10 мандаттай дээр нэр дэвшиж оролцоогүй юу. За дээрэс нь орлоо гэхэд 10 хүнийг 25-уулаа нэр дэвшүүлэхүүгүй гэдэг нь бол бас эргэлзээтэй. Ер нь бол өмнөх сонгуулиудаас харж байгаад бол ийм олон мандаттай дээр бүх одоо мандатыг дүүргэж одоо нэр дэвшүүлдэг 3-4 л нам байна. За тэрнээс цаашаа бол заавалчгүй нэг 10 мандатанд тулах гэсэн юм байхгүй шүү дээ. За нэг иймэрхүү юм болох нь хайн мандат гэдэг чинь нэг хүн нэг нэр дэвшигч гэдэг юм. Нэг мандат чинь нэг нэр дэвшигч юм. 10 мандатыг юу гэж хэлээд байгаа юм? тийм мандат гэдэг нөгөө нэр дэвших эрхийг ярьж байгаа юм. Нийт тойрогоос гарах хүний тоо. 10 мандаттай гэхээр 10 нэр одоо 10 хүнд боломж гарах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Хэд ч хүн нэр дэвшиж магадгүй. Тэрнээс энэ тойрогт бол 10 энэ мандат гэдэг үгд үндсэндээ социализм байсан бид үлдсэн тийм. Жишээ Мишель чи аль дүүргийг сонгож илээ? Хаан бол дүүргийг сонгож тий. Тэнгүүд одоо шинэ ингэж л да хаан бол дангараа нэг тойрог юм байна. 3 мандат төр санал өгнө шүү дээ. Тэгэхээр хаан бол дүүргингүүд нөгөө 25 нам ивчлээ шүү дээ. Тэрнээс чинь сонгогч ингээд 3 зарим эст нь магадгүй хүн дэвшүүлэхгүй байж магадгүй зарим эст нь нэг хүн дэвшүүлсэн байж магадгүй бие даагчид нэг 2 3 хүн ингээд ойрцогоор чамд ойрцогоор 70 80 хүний нэр их юм байна. Тэр чи тэрнээс 3-ыг л онц дуулах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр чамаас өөр нь тийм асуугаар санагдал одоо залуу бүсгүүчүүд ялангуяа юм үзэсгэлэнтэй чам шиг залуу бүсгүүчүүд байна шүү дээ. Яг сонгуульд өгч очихдоо яг ямар үндслээр юу яадаг вэ? Сонгодог вэ? Би бол энэ дээр хэрэгтэй эмхтэй хамаагүй л гэж бодож байна. Адилхан л зовж байна. Адилхан л стресс чинь тийм болохоор гэхдээ миний хувьд бол одоо надаас ихч одоо эмхтэйчүүд ер нь надаас одоо дээд насны таны үе ч юм уу арай улс төрийн тухай мэдлэг нь арай одоо өргөн өрөөнд байгаа. Жишээлбэл ийм хүмүүс байдаг энэ бол энэ намынх ч гэдэг юм уу те энэ хүн ийм хийсэн гэдэг ч юм уу. Миний хувьд бол тийм туршлага маш бага. Урд нь хэдэн сонгуул өгсөн бэлээ? Би урд нь нэг удаа сонгуул өгсөн. Яг 18 нас хүрдэг жил дээр л сонгуул өгсөн байхгүй. Тэгсэн чинь хамгийн инээдтэй нь учиргүй нөгөө дээл өмсөөл анхны сонгуул гэл амар сүртэй очсон байхгүй. Яг нөгөө хэнийг сонгох вэ гэдэг дээр надад үнэхээр ямар ч мэдээлэл байхгүй. Тэг ороо яг ямар үйл. За нэг ийм хүмүүсээ яадаг ч хүмүүсээ мэдхгүй үнэхээр тэгээд гэрийнхэнтэй ярьж байгаа. За ээж яа юу илээ хэн блээ та нар яах гэж байгаа илээ гэд. Тэгэхээр миний одоо санаа зовж байгаа юм юу гэхээр одоо 18 нас хүрч байгаа гэдэг юм уу 18-аас 25 26 насны залуучууд бол бараг миний бодлоор нэг тийм мэдээлэл бараг бага байгаа хэл гэж бодож байна. Тийм болохоор магадгүй нэг талаасаа сонгуул өгөхгүй бараг хэрэггүй гэж бодож байгаа залуучууд биш магадгүй нэг бол яг нөгөө эмээгээ дагаад өвөөгөө дагаад хинтэн зурх юм бэ гэж асууж байгаа зурч. Хин зүгээр юм бэ гэж жагаад асуугаа. За яг шамдар тохиолд одоо чи яа гэж бодож байна? Одоо бол би одоо яасан бэ гэхээр тэр үед чи яг л нөгөө аав ээжийн гарт байсан тий яг гэртээ байсан хүүхэд надад бол улс төр бол нэг тийм хамаагүй надаас хол тий яг нөгөө аав ээжийн стресстэй асуудал байсан байхгүй. Тэгээд одоо би яг өөрөө ажлыгээд орлого олоод тэрнээсээ татвараа төлөөд эхэлсэн чинь за эн чи миний мөнгө хаашаа яваад байна гэдэг тийм жоохон харталттай болж эхлээд за тэгэхээр миний мөнгө ингэж яваад байгаа юм чи би бас энэ улсад ажил хийгээд байгаа юм биш үү? Би бас адилхан улс төрчтэй адилхан бас улсаа хөгжүүлэхдээ бас ажил хийж байгаа юм биш үү? Тийм болохоор
хариуцлагатай байх хэрэгтэй юм байна. Одоо яг хэнийг сонгох хэрэгтэй, хэн сайн яг одоо тэг төгс сайн гэдэг хүн бас харагдахгүй байна тий. Одоо Мишель бол маш зөв ухсарсан байна. Яг тэгвэл энэ хүмүүс татвар төлөд эхэлчих. Тэгэхээр миний татврын мөнгө юунд зарцуулж эхэлж байна уу гэдэг чи санаа зовж байна гэдэг чинь биш үү те. Энэ чинь бол яг хувь хүний иргэний нэг улс төрийн эцэс сэргийж байгаа гэсэн үг гэж би бол тэгж ойлголоо. Одоо чинь бид нар мэдээлэл авахдаа сошиал дээрээс л мэдээлэл авч шүү дээ. Тэгэхээр дийлэнхтэй дандаа сөрөг мэдээлэлүүд байгаа байхгүй. Жишээлбэл би хин нэгэн улс төрчиг за энэ гайгүй юм уу гэж ярьчихаар би өөрөө ингээд давхар муу хүн болчих гээд байгаа юм шиг те. Ерөөсөө тийм халдаж болохгүй нэг юм айцтай тийм асуудал болсон. Тэгэхээр тийм мэдээлэл авъя гэхээр дандаа сөрөг тэгээ тэрний тухай хүмүүстэй ярилцъя гэхээр бас ингээд нэг тийм айцтай жоохон ярихгүй бай, ер нь энэ талаар дуртахгүй бай гэдэг тийм хүмүүс бол тийм сэтгэл зүйтэй болцсон байх гэж бодож байна. Тэгэхээр одоо надад жишээлбэл юу хэрэгтэй вэ гэхээр яг нэр дэвшиж байгаа энэ улс төрчдийн тухай яг юу хийсэн бэ, бас юу хийж чадаагүй юм бэ, ямар хэрэг тарьсан бэ ч гэдэг юм те. Яг зөв үнэнчээр тийм чагсаалтууд яг ийм юм хийсэн амлалтандаа ийм юмд хүрсэн, ийм амлалтандаа хүрч чадаагүй ч гэдэг юм. Одоо улс төрөөс хамааралгүй ямар нэгэн судлаач, улс төрч гэдэг юм, философч гэдэг юм, хөндлөнгийн хүмүүс их тийм гоо чагсаалт гаргаа өгчмөр байхгүй. Тэгэх юм бол ядаж за энэ бол арай боломжийн юм байна гэдэг тийм баримжаа амар байхгүй. Тэгэхээс чи одоо бол ямар ч баримжаа байхгүй. Бүгд муу хүмүүс. Яа зүгээр яг элен далангөө хэлэхэд яг чиний энэ сурвалжлыг хараад яг Мишелийн энэ ярьж байгааг ингээ бодохоор надад бол хоёр юм сэтгэл зовооч. Хоёр зүйл. Нэгдүгээрт ерөөсөө нийтээрээ сонгуулийн яг энэ өнөөдрийн яг сонгуул өгөх гээд байгаа энэ шинэ сонгуулийнхаа энэ хэлбэрийг юу н ойлгож байгаа мó бид. Нэгдүгээрт. Нийтээрээ. Одоо нэг хуучин чинь нөгөө сонгогчдын боловсролын төв гээл баахан сонгуулийн төлөв мэдээлэл ийм зүйл нэлээд өргөн явдаг байлаа шүү дээ. Одоо энэ талаар юусэн мэдээлэл алга байна шүү дээ үндсэндээ. Сошиал дээр бөөл хэрүүл байна. Нөгөө энэ нэр дэвшиж магадгүй гэсэн хүнээ гаргаал тэрийг муулаа сайлал ингээл. Тэгэхээр хамгийн гол чинь энэ сонгуульд чинь хүмүүс яг өөрийнхөө бодол санааг илэрхийлэх тэр боломж нөхцөл чинь яг энэ өгөх гээд байгаа өнөөдрийн энэ арга хэлбэр энэ зүйлээ маш сайн мэдэх ойлгох хэрэгтэй байхгүй. Нэгдүгürt. Одоо яг чиний ярьдгаар 3 хүн дугуулах байхад нөгөө олон жагсаалтаас чинь дутуу юм уу илүү дугуулчвал хүчингүй хэвчтэй. Нөгөө хооцч хүчингүй шүү. Тий, сонгол өсөж хүчингүй болно. Гэх шишээтэй. Хоёрдугаарт нь одоо бид нар чинь бас нэг юм өөрчлөлт хийх юмсан нийгмээр одоо нэг шинжлэх юмсан гэд нэг ийм одоо санаа бодол нэлээд явж байна шүү дээ. Одоо аргачгүй тэр чинь одоо үнэхээр цаг нь одоо болчихсон л доо. Зүгээр яг ийм хандлагаар ингээд энэ цонголд хандъя гэхэд одоо тэр жагсаалтанд байгаа хүмүүс гэдэг чинь хинбэ гэдэг биднэрт бас чухал. Тийм биз дээ. Тий. Зүгээр ингээд намаар нь дугуулчихж байгаа юм шиг мөртлөө энэ намын цаанд хин байгаа билээ. Листэнд гэдгийг бид нар чинь бас мэдчих хэвээр шүү дээ. Тэгэхээр ийм боломж чинь одоо өмнө нь хэлэхэд за яг 20-нд эн чи одоо билүү бүх нэр дэвших тодорхой болно шүү дээ. Тэр жагсаалт энэ чинь 20 тухай. За тэгээ 20-оос хойш энэ улсуудын тэр нэг танилцуулга энэ юмыг яаж хөрөх гээд байгаа юм. Тэгээ энэ дээр л би нэг жоохон тийм эргэлзээ байна да. Гэхдээ яг энэ сонгуулийн ерөнхий орны мэдээлэлээр бол ингээд ерөнхийдөө сонгогчдын боловсрол зориулсан бүх акцуудыг бол хийгээд байгаа юм байна. Хийгээд байхад нөгөө энэ өнөөдрийн нөгөө энэ нийгэм дээр үүссэн том скандал энэ халуун сэдвүүд биш үү? Энэс бол тэрний харах завтай юмтай ерөөсөө байдгүй шүү. Одоо шинэ 10 мандаттай тойрог байна. 9 мандаттай тойрог байна. 2 мандаттай тойрог те. Одоо ингээд ийм 13 тойрогт ингээд хуваацсан байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо шинэ би одоо сонгуулийн сурчлагын энэ нөгөө санал өгт зааврын талаар ярьж байгаа хүмүүс зөвхөн 10 мандаттай тойргийн талаар яриад байх юм бол хүмүүс ороод андуурах магадлал өндөр болчиход байгаа байхгүй юу? 10 дуулах хэрэгтэй байлаа. Нөгөө цаасны дээдэл уучлаарай энэ дээр 5-ыг дуулж шүүхэд тэрийг харахгүйгээр 10 амтыг дуулж хийж гараа явуулах юм бол тэр саналын утга хүчгүй. Нэг тийм л байдал үүсгээд тийм л нөхцөл байдал үүсгээд байгаа байхгүй юу? За ингээд 13 тойрог Улаанбаатар хот 6 тойрогтой орон нутг бүсчилсэн 7 тойрогтой тэн дундаас ганцхан тойрог нөгөө үндэсний цөөнх гэдэг утгаараа Баян Улгийн аймаг Дангар аймгаар орж байгаа. Тэрээс бусд нь бол ингээд 3 аймаг 4 аймаг нэгцээ одоо шинэ баруун тойрог гэхэд
Говьалтай, Завхан, Увс, Ховд гэдэг 4 том аймгийг нэгдээд ард мандат дээр зурна гэдэг юм уу те. Баян-Улгийн аймаг 3 дугаар тойргууд ганцаархнаа одоо зөвхөн манай Казак үндэсний онцлог тойросон тохируулсан тойрог болохоор 3 мандатн дээр зурна гэдэг юм уу. Тэгвэл Булган, Орхон, Хөвсгөл, Дархан, Сэлэнг төв аймаг гэдэг ингээд ер нь маш том тойргууд одоо хуучны тойргууд ч юм бол тийм байдаг л шүү дээ. Нэг аймаг л бүхэлдээ тий гардаг байсан шүү дээ. Эсвэл нэг аймгийн том аймгийн голоор нь 2 байгаад урт талын 2, ардлан 3 тийм байхгүй. Одоо бүр 3 аймгийн нэгтгэд байгаа болохоор сонгуулийн сурталчилгааны хоног нь үндсэндээ 17 хоног. Тэгэхээр бол тэр 4 аймгийн сум гэхээр одоо юу болох юм байгаа тийм нэг аймаг чинь дороод 20-30 сумтай байгаа тийм. Тэгэхээр 120 сумаар яваад бүгднтэй тойроод нэг нэр дэвш нөхөр байлаа гэж бодъё л да тийм. Бүгднтэй тойроод ингээд уулзаад хүн болгонд өөрийнхөө сонгуулийн сурталчилгааг хүрэх ямар техникийн болон одоо ямар нэгэн боломж байхгүй гэсэн үг болж таарж байгаа юм тийм. Тэгэхээр дандаа нөгөө төлөөллүүд нь очтой нөгөө сонгуулийн штабууд нь тэрэн дээр ажиллана. Яг гол хэдэн одоо хот тосготой сумаар орох юм нэг иймэрхүүд нэг юм маш хурдан юм одоо нэг төрөгчсөн маршруттай тийм сонгуул болох юм шиг байна. За дараагийн бичлэгийг харъя дээ. Санал тоололт гэдэг асуудал байна. Энэ жилийн сонгуулийн одоо саналын тооллого нь ямар журмаар явах болсон бэ? За санал тооллого маань бол сонгогчид одоо гараар тоолмоор байна гэдээ бас нэг шаардлага зарим хүмүүс ажил тавьж байдаг. Энэ удаагийн сонгуулийн онцлог маань бол 100% гараар тоолно. Дээрээс нь санал тоолох төхөөрөмжөөр давхар тоолно. Өөрөөр хэлбэл 2 шаталтай юм одоо тоолох үйл ажиллагаа зохион байгуулад ямар нэгэн зөрүү үүсэхгүй гэж сонгуулийн дүн маань бол гарах нэ гэсэн. Яг зөвхөн хардагчдын нэг ийм асуулт байдаг л да. Тэр нь яадаг гэхээр жишээ нь ингээд би бас тохиолдолд 2-3 удаа ийм сонгуулийн саналын нөгөө хяналтын толгой яадаг шүү дээ. Одоо сонгож хийдэг байсан шүү дээ. Одоо 4 хэсгээр сонгуул өгөхөд 2 машин тоолно ч гэдэг юм уу те. Тэнгүүд ингээд машины тоолсон юу шүү дээ. Дүн биш дээ. Машины гаргасан дүн тэр гараар туусан санал хуучтай зөрж би огт хараагүй. За миний бус газар зөрсөн үгүй бол би мэдэхгүй. Тэгэхээр тэрэн дээр надад ерөөсөн ямар нэг юм хувийн бол эргэлзээ ерөөс юу ч байдаг байхгүй. Тэгэхээр зарим хүмүүс болохоор тийм сони юм яриад байхгүй. За эн чинь нэг юм тодорхой хэмжээний дугуй нөхийг ингэж хараад үргэж бүгэлж байгаа шүү дээ. Тэнгүүд тэр бал нь өөр сортын бал байдаг. Тэнгүүд машин руу оронгууд нөгөө хар машин бол тэр оронгууд балаар дугуулсан харыг ингэж арилгангуудаа өөр хүнийх тэр ингэж машин өөр ингэж шивчдэг энэ гэсэн нэг иймэрхүү юм үнэн худлан мэддэхгүй нэг юм бараг тийм онцлог ч юм уу илв ч юм уу шийдчих ч юм уу тийм яриад идэв. Тэр яг ямар учиртай. За нэгдүгээр ч ер нь санал тоолох төхөөрөмжөд нэг ширхэг саналыг зөрүүлдэггүй гэдэг бол баталгаатай хариуцлагатай хэлж чадна. 2012 оноос хойш болсон бүх сонгуульд энэ төхөөрөмжийг л хэрэгжилж исэн нэг ширхэг санал зөрж байгаагүй. Машин хар машин үдсэн биз дээ. Яг ингэж яриад ингээд хийгээл тээ. Тийм. За энэ чагуулгаараа сонгуулийн ерөнхий орооноос сонгуульд орж байгаа бүх намын эвслийн одоо IT за тэр намын төлөөллийн хүмүүс бүгдийн дуудаад энэ яриа болгоныг эцэлэх хэрэгтэй байна, мухарлах хэрэгтэй байна. Жишээлх юм бол яг таны сайн хэлдэг санал тоолох төхөөрөмждөр одоо нөө шарпи байхгүй зүгээр одоо хар одоо балмастар л байгаа шүү дээ. Энэгээр бүгэлчгөр зэрэг тэр нь ууршиж алгуулаад нөгөө талд нь тодордог гэдэг нь зүгээр юм явган яриа. Гэтэл нэг ширхэг юм баримт эсвэл бол одоо юу гэдэг тэрийг бодиттой туршаад үздэг юм ихч байдаг. Өстрөө одоо шинэ намуудыг цуглуулад хэрвээ энийг туршиж үзье гэж бол өөртөө яг ямар боломж байна, яг юу гэж бодод байна бүгднгээр нь туршиж үзье. Жишээ нь халаахаараа одоо харилцдаг л тэгвэл эндүүдэд юм эсвэл халаагаал үзье. Эсвэл тийм яриа болоод амжсан уу те? Би өөрөө оролцсон л энэ дэр бүгд тэгж хийсэн гэсэн. За эсвэл бол одоо таны саяны ярьж байгаатай адилхан тийм жишээ ярьж ил ташин хар юм одоо тийм тэгсэн алга болж нэг. Тэгвэл одоо бодтой шилэх юм бол чи ямар нэгэн химийн уралд орох гээд нь шүү дээ. Тэгвэл ямар бодис асах хэрэгтэй хамаагүй авчираад асгаад үз. Тэгэхээр чи ингэж нь шүү дээ. Нөгөө санал тэмдэглэлийн зориултыг үзгэн бадалч юм одоо фулмастер ч юм уу нэг юм байж идэг тийм үү. Тэр нь яг цаанаас ингэж нөгөө одоо эрхвэгч тал яасан нэг юм байдаг тийм. Энэ ч зөв бичиг хэргийн зардаг дэлгүүртэл зардаг шарп биш тийм. Манайх ингээд бичиг хэргийн дэлгүүрүүдийг судалдаж аваад хэрэгжилж байгаа. Тэг яагаад заавал энийг хэрэгжилж байгаа юм бэ? Гэхдээ хамаагүй өөр юм хэрэгжилж болно асуудал уу. Гэхдээ яадаг вэ зэрэг шинэ тосон балаар ингээд тэмдэглэж юм бол нөгөө хуучин одоо нэг перстахны толгой бохирдно гэж ярьдаг байсан шүү дээ бид. Яг тэрнтэй адилхан энэ төхөөрөмж чинь толгой нь өөрөө бохирдчих юм бол дараагийн саналын хугацаа унших болчдөг. Тэгээд тэрийг дахиад цэвэрлэх гээл нөгөө спирттэй хөнгөөр наашин цааш нь оруулаад баах ажил болдог. Тийм учраас тэр нөгөө шарпи бол спиртийн агуулмж арай өндөртэй буюу тэмдэглээд төхөөрөмжөөр очих хооронд хатчихдаг юм л юм байна. Юудаг ч арилдгүй нөгөө хурдан хатдаг штрих байдаг ч би тэрийг аягүй сайн мэдсэн сайн нөгөө нэгс нь пянц хийгээд би сая тэгээ тийм хурдан хатдгийг болоод авсан байхгүй. Газ гараа өсгөө зураад юунд нь хийгүүд аягүй хурдан хатдаг тийм удаан хатдгууд мас байт юм байна. 20-30 секунд ингэж сэвжиж хатдаг тийм нөгөө штрихүүд байдаг ч тийм балмастер шиг юм. За дахиад санал тоолох төхөөрөмжтэй холбоотой нэг юм бас ярианд гардаг.
За баг одоо дотор нь 2 хүн сууж идэх ч гэдэг нь одоо хэтрүүлж идэх тэнхүүл юм ярих юм аа баг. Тэгээ нэг нь балдуур жижигэн биетэй хүн байх юм байна. Тэгэл орхоор нэг нь балдууртал нэг нь тэнд нь цэмдэглээ сууж идэх. Иймэрхүү л одоо яриа байх юм. Тэгээ ер нь бол ингээ яриа байгаад идэх хэрнээ бодтой сонгуулийн ерөнхий орон дээр нэг цаас бариад ирдэг хүн их ховор. Яг гомцсон үү те. Энэ хараа ийм байсан чи ийм болчлоо гэдэг цаас бариад ирдэг хүн маш ховор. Дээрээс нь сонгуулийн ерөнхий орон дээр энэ төхөөрөмжийг туршийн шалгахыг үзүүлээ бүх юм нээлттэй. Ямар ч хэлбэрээр үзэж харж болно, туршиж болно. Тэгээ ингээ ихээр ирдэг хүн байдгүй. Тэгсэрний энэ заалнаас гарахаараа л ерөөсө хамгийн бузар болоо одоо болохоо байсан буруу зүрүү тоолдог гэж яриад. Тэгээ нэгдүгээр нь улс төрчид гэдэг юм уу эсвэл энэ дотор зөв мэдээллийг авч чадсан хүмүүс маань хариуцлагатай ёс зүйтэй байгаа нь. Энэ дотор бодиттой мэдээллийг авч чадсан бол эргээд тэр бодиттой мэдээллийг бусдад түгээж чаддаг, хэлж чаддаг л байгаа юм. Гэхдээ болохоор энэ дотор өстой үний юм байна болж нэгчээд гараад хэвлэл өгөхөөр өстой болохоо ажиллаа. Уцаар яриад яагаад ингэж вэ? Та дөнгөсөө үзвэ гэх юм энэ чинь улс төрштэй гэсэн юм яриа. Улс төр гэдэг юм чинь энэ дээр явах хэрэгтэй байхгүй. Бид нар бодит сонгогчтой бол бодиттой мэдээллийг авч чадсан бол адилхан өгч чаддаг л байх хэрэгтэй. Яг зүгээр олон тохиолдолд харж ирсэн та хар машинаас болж одоо бид нэг сонгуульд ялгдлаа гэдэг нэг нам мэдээлдэг. Дараагийн сонгуульд нөгөө нам нь ялцдаг тийм үү. Тэ одоо дийлэнх колонк болчдөг. Тэнгүүд хар машин тухай юу ч ярихаа болчдөг тий. Тэгээд ер нь энэ бол ер нь цэвэр зүгээр юу юм уу? Одоо өөрөөр хэлээд байгаа улс төрөл гэсэн үг үү? Энэ улс төрөл хийж байгаа. Ямар нэгэн шошго зүүж өгдөг. Өөрөөр хэлэх юм бол хар машин гэд нэрлэлчээд байна шүү. Тэгээ хар машин гэж хэлж байгаа тэр лүгэ хамаг юм ачигдэг одоо өөрөөс нь шалтгаалаагүй л болох гээд шүү. Би л их мундаг хүн сонгох төстой байтал сонгогдсонгүй энэ хар машин сууллаа гэж шошго зүүдэг энэ ч өөрөө бүр сэтгэлгээний төрөгдөлд оруулдаг арга л байна л да. Гэтэл сонгуулийн ерөнхий хороо шүү дээ. Хоронд тэр машиныг өөрөнгөтэй болгож болоогүй юм уу? Цагаан ч юм уу, эсвэл заарлч юм уу те. Ари өөрөнгөтэй ч юм авчиж болоогүй. Тэгээд хар машин машин залгуулчлаа. Үгүй ялгаагүй шүү дээ. Улаан аваад ирвэл за энэ улаан машин гэл дахиад хандлага нь өөрчлөгдөхгүй шүү дээ. Гэхдээ улаан болайг бол арай гоё байсан биш үү? Хар гэхээр одоо хамаг муу улаан бол энэ чинь энэ намын өнгө байна. Энэ чинь тэгэхээр энэ с жигтэй л гэж шүү дээ. Айгу. 2012 онд ингээ хурлын шийдвэр гараад энийг худалдаж байгаа. Дээрэс нь ч өөрөө сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуультай юм байж байгаа. Тэгээ энэний дагуу авч явахдаа яг ийм одоо хаана өндөрсөн машин бэ? Америкийн нэгдсэн улсын Доминион өвдөн Systems гэдэг компанид үйлдвэрлэдэг. Дээрэс нэг мэдээлж лицензийн хугацаа дууссан гэж ингээ ярьдаг. Ерөөсөө нэг юм буруу ойлголт төрүүлдэг. Гэтэл одоо 12 оноос хойш хэрэглэх бүрдээ тухайн төхөөрөмж бүрээр нь лицензийн төлбөрөөр төлөөлж явдаг. Энэ баримт нь шилэн данс дээр оноороо ингээ зүгээр ил байж л байдаг мэдээлэл. Одоо 4 жил болгонд сонгуульд хэрэглэхдээ Америкаас нөгөө эн чин заавал нөгөө програмын копирайтын төлөх ёстой шүү дээ. Манайх шиг нөгөө холих Windows хийж гаад компьютер ажлууд гэдэг шиг биш. Лиценз нь дуусна гэж байхгүй. Хэрэглэхдээ хэрэглэсэн тоогоор төлөө явдаг гэсэн. Тэр чинь бас ингэ зүгээр ингээд одоо бидний зүгээр амьдралдаа хэрэглэдэг Canon бирэн тийш хэрэглээд иж болохгүй. Заавал лайценз авч иж. Зохиогчийн эрхийн одоо тэн дотор програм хангамж шүү дээ. Тэгэхээр тэрийг нь хэрэглэх болгондоо бид нар төлбөрийн төлөөлж явдаг гэсэн. Энэ баримт нь шилэн данс дээр ерөөсө бүх оноороо л байж байгаа ил л байж байгаа байхгүй. Энэ хар машин ирэхээс өмнө бол сонгууль дээр амир юм болдог гэсэн чинь гараад болдог байх үед нөгөө гараар тэр аль чинхэн балаас тэр нөгөө 2000 оны сонгуульд арсан тэр нөгөө юуны хөтлийн сонгуулийн штабынх нь санал тоолсон хуудас авч зүхтагаад 60-т зүхтагаад талаар дөрөв машин араас нь гөөж бөгөөд үлгэр дом шиг зөндөө болдог гэсэн. Тэгэхээр одоо ер нь бол манай Монголын ард түмэн юу байх хэрэгтэй л дээ. Орчин үед энэ хөгжил дэвшилтэй технологи итгэдэг болох хэрэгтэй юм шиг байна. Бас нэг ийм санал би сонгуулийн ерөнхий орооныхонд одоо энэ нөгөө сонгуулийн хар машинууд байна шүү дээ тий. Бүх програмчлал нь хийгдээд бүгдээр лацдагдсан юм байна. Тэнгүүтээ Хөдөө аймагуд руу гардыг юм байна. Хөдөө аймагуд руу гарахаас өмнө одоо шинэ Баян үлгэр рүү явах 100 машин ингэж бүгдийг ингэж түрүүний нөгөө энэ сая ярилцлагын дугуй танк биш тэр бүгдийг ингэж орж иж тавьд юм байна. Тэгээд нам эвслийн төлөөлөл бие даашдын төлөөлөлд хүрч энэ машины ажиллагаа яг шалгаж үзсэн юм байна. Саналын хугацаанд янз янзаар бодож үзүүлээ те. Тэгээд шалгаад яг тэдний юугаар ингээд гарч ирэх юм бол буцчлацтаад тийш явуулд юм байна. Тэнд нь очиод дахиад нэг шалгаж юм байна. Дараагийн нөгөө газар руу очих хоорондоор замаас нэг кинон дээр нэг хадлага болдог штэ. Сүрх гэж багт орж ирэх гэсэн сүм бадг солиод тэнд нь очингууд ийм хакердсан машин очих магадлал байгаа гэж үздэг юм байна. Тэгэхээр машинаа шалгашаа тентнөөс шалгахтан дахиад бас нэг дагаж яваад үсчүүд айгүй зүгээр байгаа байхгүй. Хүмүүсийг бас харгуу болох үүдэн дэрс тийм биз дээ. Би эднэрт аль биесээр хүсэл тавьсан. Гурал очиж үзье. Тэрийг. Тэгэл та. Тийм. Бас сонирхолтой биш үү? Тийм биз дээ. Янз янзаар дурж үзье те. Бас юм мэдэж аваа. Тийм. Тэгээд нөгөө машин ингээд тэвлэр гаргаж иргүүд яг нөгөө одоо энэ сонгуульчин энэ машин сантын уц хүчинтэй тэр ингээд бас нэг нэвтрүүлэхээр дугаартын шигтгэл болгоод оруулж идэ яг ингээд юм байна. Одоо сонгуулийн дүнд эргэлцсэн тэг гомцсон хүмүүс ингээд жигсаал тэгээд 2008 онд ямар айхтар юм болов тийм үү? Тэгэхээр
Өнөөдөр бол сонгуулиуд бодиттой гэдгийг бид нэр хар машинаар заавал нотлох үүрэг хүлээгээгүй ч гэсэн тийм үү бид нар энийг үзүүлсэн дээр болов гэж бодож байна. Яг тэгвэл юм харгүйсэн дэ үлж дээ тийм биз дээ. Би тийм сан чи юу гэж бодож юм шээ? Тийм зөв шүү дээ. Зөв. Чам сонирхолтой юм тэр. Сонирхолтой. Тэгэхээр дараа нь дахин сонгуулиуд чи хөтөч аюу чи туршлагатай очих юм байна шүү дээ. Энэ За дараагийн ярьслага. Эмэгтэйчүүдийн квот нэмэгдсэн гэдэг байгаа тийм. Хуучинчууд хэд байж байгаа одоо хэд болчих вэ? Сонгуулийн хууль болон улс төрийн намын тухай хууль өнгөрсөн он нэмэлт өөрчлөлт орсон улс төрийн намын тухай хууль шинээр батлагдсан байж байгаа. За энэ хоёр хууль дээр ингээд нэвт орж иж байгаа нэг концепт бол юу гэхээр зэрэг хүүсийн харьцаа. Шийдвэр гаргах төвшөнд гендерийн тэгш байдлыг хангаснараа зөв шийдвэр гаргах юм аа гэдэг агуулгаар явж байна. За энэ агуулгаараа их хурлын сонгуулийн одоо хуулийн түүхэнд гэдэг юм уу 20% тал байсан хамгийн дээдл нь. За энэ удаад бол 30% одоо аль нэг хүүсийн нийт нэр дэвшигч чинь аль нэг хүүс нь бол 30% байх ёстой шүү гэдэг шаардлагыг тавьж өгч байна. За дээрэс нь нөгөө намын жагсаалтаар нэр дэвшүүлнэ гэж байна. Одоо шинэ 48 хүн байх юм бол эмэгтэй эрэгтэй гэдэг хүүсийн дарааллаар нэр дэвшүүлнэ шүү гэдэг шаардлага тавьж өглөө. Жишээлбэл тэр одоо намын жагсаалт ороод ирэхэд юу яах юм бэ тийм үү? Эмэгтэй эрэгтэй сөүлжилсэн байна. Сөүлж явах юм уу? Бүр тэр бүр журам болоо алдчихсан юм уу тийм үү? Хуульчилсан гэсэн. Хуульчилсан юм бүр. 12 онд бол яг хүүсийн квот байсан. Дээрээс нь бид нар чинь 48 28 гэдээ бас яг энэ тогтолцоогоор сонгож үзлээ шүү дээ. Тэгэхээр 28-ыг оруулах жишээ нь эхний 14-ийг дараагийн 14-ийг ч гэдэг юм уу. Ингээд зарим хүүсийг бүр хойшин жагсаалт руу тавьдаг байсан бол одоо энэ олон улсын хэрэг аргалдаг хэрэг зиплокийн арга гэх тийм хүүсийн дараалалаар нь оруулдаг. Өмнө нь сонгуулийн хуулийн дээр ийм хүүсийн хувь хэмжээг тогтоож өгдөг байсан боловч хэрвээ нам тэр хүүсийн харьцааг бариагүй одоо нэр дэвшүүлээд ороод ирсэн бол яах вэ гэдэг нь зохицуулт нь байдаггүй байсан гэсэн. За энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр юу хийсэн бэ гэхээр хэрвээ 30% квотыг барих, за дээрээс нь жагсаалтын дотор нэг гэдэг юм одоо зиблокоор оруулах гэдгийг зөрчсөн байх юм бол танаа нам эвслээс нэр дэвшиж байгаа бүх хүнийг бүртгэхээс татгалзна. Заавалчгүй одоо хангагдах юм механизмыг хийлж өгсөн гэсэн үг. Энэ лаг залд орсон байгаас. Энэ хуулиар бас нэг оруулж өгсөн 28 оноос эхлээд 40% болно энэ хувийн квот нь бол. Хууч 20 байсан. Энэ жил 30 болсон. Гэхдээ бүр хуучлагадаад одоо нөгөө жагсаалтын 48 байна шүү дээ. Тэрний 24 нэмэгтэй, 24 нь эрэгтэй. Эрэгтэйчүүд ихэнх жагсахгүй. Эмэгтэй эсвэл эмэгтэй. Зарим намын жагсаалт эмэгтэй өнөр шилж болно шүү дээ. Тэр бол тухайн намын үзэмжийн асуудал. Тэгэл ингэж дараалах юм байна тий. Дандаа солбож явах юм байна шүү дээ. Тий ёо тэр чинь бас Зөв тий. зөв юм байна. Улс төрд эмэгтэйчүүд орж ирэхийг би уухаал нэмж байгаа. Эмэгтэйчүүд илүү цэвэр байд юм шиг санагдав надад. Ямар утгаар? Үгүй ирчүүл шиг бохор юм 8-д баг хутгалдаг. Тийм чи байглаасаа эмэгтэй хүн гэдэг чинь яг хүүхд яг л нэг юм жоо жишээлбэл тий. ер нь жоо синтик талтай явдаг шүү хүүхнүүд чинь тийм биз яг үнийг хэлгээд. Тэгэхээр би бол эмэгтэйчүүд оролцож байгаа гэж нэмэгдэж байгааг би бол Энэ чинь бол ерөөсөө л нийгмийн зөв хандлага л да. Энэ бол ер нь хүүсийн харьцаа тэгш байна гэдэг бол зүгээр их хуралд төдөөгүй бүх юмд энэ хадгалж байх хэвээр энэ зарчим шүү дээ. Ер нь ирчүүл бол ингээд нам нийлсэн хувилдаад тэгээд мафи сүлжээ байгуулад хонгил байгуулад юм айгүй хэцүү үйдэг шүү гомаа. Тэгээд хүүхнүүд бол арест гэж баллаад явдаг шүү. Ерөнхийдөө хүүхнүүд чинь нэг юм яг эмэгтэйний өөрийнх нь натур тэмчиж жоохон тийм индипендент маяг юм байдаг шүү дээ. Бүх хүчрэх эмэгтэйчүүд мэдээж улсын хурлын гишүүн болон гэдэг маань нэлээд тийм хүчрэх эмэгтэйчүүд болж чадвал чи одоо физиологчны үед юу гэж бодож байна? би нэг тийм судалгаа уншижсэн. Гэхдээ яг нөгөө улсыг мартчихлаа. Нэрийг эмэгтэйчүүд улс төрт орж байгаа энэ учир нь одоо оруулах шаардлагатай тэр учир нь юу вэ гэхээр таны сая хэлсэнчлэн эмэгтэй хүмүүс илүү одоо зөв үйлдэл хийх нь илүү тэгээд илүү зөөлөн байна. Тэгээд нийгэмд илүү сайн сайхан үйлс хийх нь илүү байгаа. Учираас эмэгтэйчүүдийг давмгаа оруулж ирэхгүй бол эрэгтэй хүмүүс чи арай юм арай хатуу арай нөгөө шийдвэрүүдийг гаргах илүү нарийн байж магадгүй. Арай шийдвэрүүдийг гаргахтаа илүү том объемаар хараад ингээд гаргацдаг. Чи ингээд бодсон юм шиг лээ. Чи дуучин. Чи дуучин өсгчүүдийг хүчрэх гэж хэлэх үү эсвэл дорой гэж хэлэх үү? Эмэгтэйчүүд юу? Дуучин эмэгтэйчүүдийг. Би хувьдаа гэж боддог гэж. Манай дуучин эмэгтэйчүүд хамгийн хүчрэх эмэгтэйчүүд гэдэг. Тэр тайзан дээр гараад дуулна гэдэг чинь зориг шаардна юм шиг лээ. Тэгэхээр чи улс төр урлаг спорт гэх гэсэн нэг юм гурван салбар ингээд хэлэхэд яриад байдаг штэ. Нэг бодлоо яг адилхан байхгүй юу? Энэ гурав аль нь хүч чадлаас хордог хүмүүсийн сэтгэл зүрхийг эзэмдэх зорилготой ийм л урлаг. Улс төрийн нэг талаар бас урлаг штэ тийм ээ.
Би бол тэгж боддог. Тэгэхээр чи өөрөөр жишээд бодоход улс төрч эмэгтэйчүүд чам шиг байлаа гэж бодоход чи ямар эмэгтэйчүүд байна гэж төсөөлж байна? Яг таны хэлсэнчлээ яг тийм independent тий бие даасан Зоригтой, яг хүчрэх, няцдаггүй. тий илүү нэг тийм нийгмийн сайн сайхан төлөө арай юм зөөлөн маягийн одоо үйлдэлүүд дээр илүү анхаарах одоо хүмүүсийн эрүүл мэнд ч гэдэг юм нийгмийн тэгээс яг бүр шууд уулуурхаа юу одоо нөгөө нөөс мөрс гэл одоо эрэгтэй улс төрчтэй ярьж байгаа юм дийлэнхтэй л тийм байгаад байгаа шүү дээ. Илүү тийм нэг мөнгөний ч гэдэг юм уу арай нэг тийм хол давсан яг нийгэм арт түмнээсээ давцсан юм шал өөр асуудал дээр илүү ингээд төвлөрөөд идэг. Яг гол ингээд нэг хүмүүсийн амьдралтайгаа ойрхон тэр асуудлууд дээр бол магадгүй эмэгтэйчүүд илүү сайн анхаарч гоё ажиллаж чадах байх гэж бодож байна. Тэгэхээр чи бол парламент эмэгтэйчүүд их байхыг бол уухаал нь дэмжиж байна гэж ойлгох тийм үү? Тэнцүү байхад бол маш зөв гэж бодож байна. Ер нь өөр чинь тийм ажилт байдгүй. Одоо дэлхийн том парламентууд байна шүү дээ. Гүрнүүдийн тэрэн дээр хүссэн харьцан ойролцоогоор ямар хувь вэ? За их ойролцоо ер нь бол 25-аас дээш хувьтай 25 түүнээс дээш хувьтай ингэ байж идэг юм билээ. Тэгэхээр одоо бол бид нар бол энэ дэлхийн жишгт бол нийцсэн одоо хүссэн харьцааны юмд бол очих нэ. Тэр жагсаалтанд хэн байх вэ гэдгийг бид сонирхох ёстой. Тэр ихтэй намынх нь тэднийг танилцуулна гэсэнтэй Тэгэхдээ одоо хугацаа их баг болчиход шүү дээ. Тэгэхээр бидний яг энэ эрх ашигын төлөө намууд хариуцлах хүлээх ёстой гэж би хариуцлагатай хандах ёстой гэж бодоод байгаа байхгүй. Одоо яг тэр нөгөө жагсаалтанд оруулж байгаа хүмүүсийнхаа жагсаалтанд баримтлах өөрсдийн нэг үзэл баримтлал шүү дээ. Тэнд аль болохоор нөгөө бидний хүлээж байгаа бидний хүсэж байгаа тийм улсууд байхын тулд хулгай зэлгээд ороогүй ч юм уу одоо юу байдгийг тэр нэг юм баримтлах үзүүлэлтүүдэд намууд ингээд тавьчихвал уулна. Яг нэг хоёр нам яриа л л дээ. Албан ёсоор уулна ингээд одоо сонгогчд ингээд яриад яг тэрнийхээ дагуу бид нар ингээд жагсаалтаа гаргана гэдэг ийм юм намууд ингээд мэдгэдэд явбал бид нарт тийш амар байхгүй. Айтайхан улсууд ихний 20 ч юм уу 30 ч юм уу байж байгаа юм бол хүмүүс бол тийм намрууд айгүй дуртай жагсаалтыг дуулах болов гэж би бодож байна. Миний хувийн бодол. Юмыг яаж үгүй 4 жилийн дараа чи аль нэг намын жагсаалтанд орж явж байгаа бол үгүйс гарах байхгүй шүү дээ. Юу гэж бодож байна? Аа? Улс төр чиний сонирхох зүйл огт биш үү? биш яг сонирхох шаардлагатай. Тэгээс дунд нь орж ажиллана гэдэг бол тэр хэр багийн хүн хийх ажил бол биш байна. Миний бодлоор яг улс төрчдийн дунд нэг сэтгэл зүйч, судлаач байх хэрэгтэй. Яа тэгэл тэр хүмүүсийн одоо тэр personality тэгээд яг тэр зан характер яг тэр хүн ямар байна вэ? Одоо ямар нэг садист, масохист гэдэг юм уу те? Эсвэл ямар нэгэн хүнд гэмт хэрэг хийхд одоо тийм төлөвтэй тийм хүн байна уу? Жишээлбэл одоо зөндөө тийм хүмүүс гарлаа штэ янз янзын хэрэг үйлдсэн. Жишээлбэл тийм хүмүүсийг шалгах тийм тест байх хэрэгтэй. Тэр хүмүүсийг тестлэх хэрэгтэй. Нэр дэвшихээс өмнө үү? Тийм. Тэгэхээр сэтгхүүд ирүүл шүү энэ хүн бол гарч ирэх тийм ямар нэг эрсдэл ирүүл шүү гэж. Тийм. Би нэг бас нэг зүйл байх хэрэгтэй гэж боддог юм аа. Би нөгөө өөрийнхөө өнцгөөс яриад байгаа ах шүү. Ер нь сүүлийн үед энэ хотуудын үнэлэмжинд баримтлагдаг нэг их шинэлэг зүйл гэвэл нэг хүтээмжтэй хот гэдэг нэг нэр томьёо байна. Энэ хотод амьдарч байгаа бүх хүн насны хувьд ямар нэгэн ялгаа байх ёсгүй, хүүсийн хувьд дээр нөгөө нэг хөгжлийн бэрхшээлтэй улсууд, хараамаа улсууд гэдэг нийгэмд байгаа олон ийм улсууд байна шүү дээ одоо тий. Энэ бүх улсууд яг энэ хотод байгаа энэ нөхцөл нь тэр улсуудыг тэгш боломжоор хангасан ийм нөхцөлтэй хотыг нөгөө хүтээмжтэй гэдэг байгаа байхгүй. Одоо наад зах нөгөө тэрэгцрийн замыг бид нэр хулигтаж яаж хийдэг үү гэдэг тий. Тэгэхээр зүгээр яг их хурлд одоо бол харин яг энэ хэсгийн төлөөлөл орно гэдэг ялгаагүй сая нөгөө гендерийн асуудал гэж бид нар яриад байна шүү дээ. Тийм. Яг тэр бүх чухал асуудал байхгүй. Тэгжээж нөгөө хүртээмжтэй нийгэм нөгөө гарчгаа бодлого нөгөө би нөгөө хотынхаа нөгөө хүртээмжтэй хот гэдэг утгыг чинь үзэл санаа илэрхийлэн тэнд байх хэвээр гэж бодоод байгаа юм. Одоо бол манад ямар ч тийм төлөөлөл байхгүй ш. Нэг тийм төлөөлөл байхгүй ш. Орж байгаа юм билээ. Намууд жагсаалтууд орж эхэлж байна. Тийм сур сонсогдсон. Дээр нь одоо чи та юу гэж бодож байна? Олон танигдсан тэ нэртэй улс төрчид эсвэл намын дарга нар. Миний хувьд бол тэд нар жагсаалтанд байх тийм онц. Гэхдээ наадах чи би нэг юм харин гайхаад байна. Чамаас яг асуух гэж байлаа. За одоо ингээд 76 нэр дэвшигч тий? Одоо яг тойргууд дээр ингээд өөрөө өөрсөлтөө нэрээ дэвшээд ингээд 78 нэр дэвшигч. 78 нэр дэвшигч. Жагсаалтаар авах нэг хэсэг байна. Тий? Тэгэхээр тэр хоёр чинь одоо сонгогдоод гараад ирсний дараа их хурлд эрхийн хувьд адилхан биз дээ. Эрхийн хувьд адилхан. Чи одоо бол жагсаалтаар гарсан гэдэг тийм хандлага байхгүй үст дээ.
Гэхдээ намд руу жоохон хаад үздэг юм шиг Үгүй гişүн болоод тэр чинь адилхан дээ. Статус нь адилхан. өргөх тангараг нь адилхан, статус нь адилхан шүү дээ. Эрх хэмжээ нь адилхан шүү дээ. Тэгвэл нөгөө 2012 оны туршлагаар хараад байхад тийм байдаг хөө. Гэсэн чи юм уу жигсаалтын хэмжээ гэсний жоохон тийм юу анзаардаг. Би үзүү миний хувийн бодол юу гэж бодож байна гэхээр үнэхээр олон танигч лидер улс төрч муу юм бол тийм үү? Үгүй тэр нэр дэвших олсч тийм л ус биш юм уу? Ерөөсөө. Би бол өөртөө ихтгэлтэй бас нэг танигдсан намын дарга нь муу юм болов шүү дээ тий. Жигсаалтанд орох хэрэг байна уу? Яг тойрог дөрөж өгч. Жигсаалтанд шургаж нэг амиа хоголсон маягийн тий. Чи нөгөө нэг жигсаалтанд илүү бүр юу авах хэрэгтэйхгүй. Арайч тий. Жигсаалтанд ямар хүмүүс орол зүгээр гэхээр таны төрөний хилдэг. Одоо нийгмийн янзын давхрын төлөөлөл тийм үү? Одоо шин сайн хөгжимчин хүн, сайн урлагийн хүн орж болно шүү дээ. Сайн тамирчин байж болно энэ дээр тамирчтай хэрэгжих юм бол сайн физикч байж болно. Зөвхөн Монголынхаа физикчдийг сайн эрдэмтэд, сайн багш нар тэгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэн тийм үү. Тэдний дуу хоолой энэ парламент зайлшгүй хэрэгтэй байхгүй юу? Тэр усуудын дээр жигсаалтаар явг. Чи юу гэж бодож юм бэ? Тэр жинхэнэ улс төрчийн бол тэр нутаг мөнхөд очоод тэгээд өөрийнхөө үнээр бяраг уужаад тэнд өрсөлдсөн тэр болно. Үгүй тэр үеийн намын дарнаар одоо түрүүн сонгогдсон улс төрч дахиад сонгогдох гэж байгаа бол би бүр тэг зааж өгмөр байгаа байхгүй. Чи заавал өрсөлдөх ёстой. Тэрнээс биш тэр чинь нэг өөрөө нэг үнлэмж бий болгоцсон хүн шүү дээ. Сайн ч муу ч 4 жил суудсан ч юм уу тий. Тэр хүнийг жагсаалтанд оруулна гэдэг чинь одоо надад бол тийм нэг утгатай зүйл биш үү дээ. Одоо юу гэж бодож байна? Хэрвээ яг тайзвал чи тайзны хүн. Тайзвал өршөөлгүй тийм үү? Тайзан дээр чадж байгаа хүн л гэрэлтж ялцж чаддаг тийм үү? Чадахгүй бол хичнээн тайзны ард нугадаад нэмэр байхгүй. Тайзан дээр гараач юм уу тийм үү? Хүмүүсийн симпати авч чадахгүй бол тэгэхээр хэрвээ үнэхээр лидер супер улс төрчин бол яг тайзан дээр гараад дулдах хэрэгтэй. Бас нэг өөрийн нэг итгэл би нэг юм ойлгохгүй. Жагсаалт гэдэг нь яа гэм жоохон тустай юм нам бус. Түрүүнээс хойш яриад байна шүү дээ. Ойлгохгүй. Нөгөө 25 нам ивслэн шүү дээ. Эхлээд чи нөгөө хүмүүсээ дугуулна гэж үстэй. Эхлээд хүмүүсээ дугууллаа. Тэгэнгүүт дараа нь дахиад нэг хуц байна. Тэрэн дээр одоо ингээд нөгөө яг одоо бүрдгүүлсэн дараалалаар байдаг байхгүй. Тэгэхээр одоо бүрдгүүлсэн дараалал гэхэд энэ дугуулах юм байхгүй. Ман, ан, эргэн зөрг ном. Ингээд дараалалаар ингээд 25 намын юу вэ? Хэрвээ чи ман дээр нэг нь ман дээр эсвэл ам дээр дууллаа гэж бодно шүү дээ. Тэгвэл чиний дуулсан санал биш шүү дээ. Нөгөө жагсаалтанд байгаа 48 хүнд хэрэгтэй байхгүй юу? Тэд нэр автоматар гарч ирнэ гэсэн. Автоматар гарч ирнэ гэсэн. Тэгэхээр жоох юм нуугц хийсэн маягтай. Жагсаалтын 48 хүн болгоны нэрийг вэ шүү дээ. Ингээд намууд өдөр шингүү сурчлаад манай жагсаалтанд тэр байгаа шинэ байгаа шиг тэрийг хийх жоох хэцүү байх гэж бодож байна. Тэгэхээр яг энэ жагсаалтыг дуулахдаа тэр нөгөө намуудын нэр дуулахдаа хүмүүс маш хариуцлагатай хандах хэрэгтэй болов уу? Яг тийш. Хэд өмнө чи одоогт ойлгохгүй юм чинь ямар ч хэрэгтэй бэ? Тэр чинь миний яриад байгаа асуудал байхгүй. Хүмүүс яг ингэж хандвал тэгвэл эсвэл ман юм уу ан гэдэг нь нэрийн цаана шүү дээ, тий? Хэн байх нь? Тий. Нөгөө ч та бас. Олигарх. Нөгөө төрөүний их орд байхдаа бас нэг тийм зөв байгаагүй хүн байж ах магадaltaй байгаа. Хүн 4 жил суугаад нэг ч хууль санаалж үзээгүй, тий? Нэг ч хуулийн ажлын хэсгийг даргалж үзээгүй. Тийм зүгээр их хурлын манхан зөндөө биш дээ, альч намд. Тэгэхээр тэднийг заавал бид нар жагсаалт гэдэг нэрийн тэр одоо дулдуудаж тэднийг сонгох ёстой юм уу? Эсвэл жагсаалтаа намууд яг нийгэм нэр хүндтэй яг тухайн нийгмийн сегментүүдийн төлөөлөл болсон тийм хүмүүсээ өгөөд жинхэнэ улс төрчин бүлэд 24 очиж өрсөлдөл ямар вэ гэдэг л юм яриад байгаа байхгүй. Энэ тэгвэл агай бороо юм байна. Ер нь дэмий юм байна. Гэхдээ яг сонгуулийн холимог систем гэдэг өөрөө бас нэг зөвхөн миний л харж байгаа үнцг шүү. Бас нэг дэвшил авчирч байгаа. Яг тэгэхээр энэ жижиг тойргуудад бид нар ч урьдчилал ингээл өгөөд эхэллээ шүү дээ. Тэгэхээр бид нар улс орны хэмжээний том асуудлыг ярихад нөгөө зөвхөн өөрийнхөө нөгөө сонгогдсон тойргийн эрх ашиг гэдэг юмыг ярьдаг энэ тал их давмгаалаад байдаг байхгүй. Төсөв гэхтэл нэг өөрийнхөө тэр нэг жижиг тойрогт нэг юм авах гал. Одоо нэг соёлын төв хэрэгтэй байна ч гэдэг юм ингээд байдаг. Яг энэ өнцгөөс үннээ хэлэхэд томоор нь харах том эдийн засгийн хөрөнгө оруулалтын том асуудлуудыг том төслүүдийг хэрэгжүүлэх энэ боломжийг ингээд авч хэлцэхэд яг энэ тогтолцоо бол илүү үр дүнтэй гэж би хараад байгаа юм. Одоо би нөгөө нэг сонгогдсон тойргоо дахиад сонгогдохын тулд сонгогдсон тойргоо гэж ярихаар тэр тойрог ч юм том болцсон байгаа байхгүй юу?
Одоо бол 3 аймаг тий. Одоо зарим нь хэдэн ч аймаг байна. Тэгэхээр энэ талаасаа бол энэ бол бид нэр явах ёстой л. Тэгэхээр баруун бүсийг жишээ нь ингээд нэг тойрог харж байгаа байхгүй. Тэгэхээр баруун бүсийн хөгжлийн төлөөл яриа шүү дээ. Бид уран шүү дээ. Ярих хэрэгтэй болж байгаа байхгүй. Зүүн бүс, говийн 4 аймагаас орсон. Ингээд төвийн бүс, хойд бүс гэдэг. Тэгэхээр энэ бол уул нь айгу зүүн юмны эхлэлийг тавьж байгаа гэж хувьдаа хараад байгаа. За дараагийн бичлэг үзье. Яг бүр за хитийн ирээдүйн талаар бас нэг асуулт байна л да. Одоо ерөнхийдөө бол дэлхийг ингээд бүгдээр ингээд сошиал сүлжээнд бол ер нь ирэмгүй хөгшин залуугүй те бүгдээр ингээд нэгддэг болчихлоо тийм үү. Тэгэхээр ер нь бол бүр одоо ирээдүйд сонгуулийг цахимаар явуулах тийм боломж болцоо бол гарч ирэх болов. Бид нар тэр чиглэлөө явах ёстой. Бид нар цаашдаа аль болох сонгогчдоо олон опшныг л өгөх ёстой, санал авах боломжоор. Бид нар бол Монгол улс одоо 3 төрлийн л одоо санал авдаг л төрөл биш. Нэг зөвөрийн битүүмжийн сайн харьцаар өгж болно. За дараа нь санал авах байран дээр өгж болно. За гуравт нь одоо гадаад улс байгаа иргэд очиж өгж болно. Жишээ нь бидний нөгөөд нэг цахим одоо засаглаар гэдэг юм цахим шийдлэр тэргүүл жишээ аваад байдаг Эстони улс бол 13 төрлийн санал авах хувилбарыг сонгогчдод санал болгодог. Цахим шуудангаар, мэйлээр, интернетээр эсвэл бичиж очиж. Сая нэг миний нэг яриад байсан асуудал шүү дээ. Залуучуудыг яаж идэвхтэй оролцуулах вэ гэдээ яриад байсан. Тэрний магадгүй нэг их чухал зүйл яг энэ гаргалгаа. Одоо яг зүгээр эргэн хүн би ингэ байж байгаа. Миний утасны QR код үрддэг тий. Тэр дүүд харж ороод тэгвэл миний бүх мэдээлэл гарч ирээд би тэр сонгоноо гэдэг. Ингээд хийчихвэл бол ер нь бол их нийт одоо сүүлийн бизнес хэлцмэс бүх юм дээр цахим гараа өсгөдөө ингээд бүх юм хүчинтэй тоосдог болцсон ирвэн шүү дээ тийм үстэй. Сонгуулийн ерөнхий хорооны хувьд ингээд дэлхийн бусад улс орны сонгуулийн байгууллагатай харьцуулаад үзэх юм бол яг энэ технологийн дэвшлийг ашиглаж байгаа. Дээрээс нь хүний субъектив оролцоог хязгаарлаж байгаа байдлаар бол тэргүүлэх түвшинд ингээд очиж явдаг гэсэн бусад улс орнуудтай харьцуулах. Тэр олон сонгогчид нэгдүгээр хамгийн гол нь итгэл үнэмшил байх хэрэгтэй. Энэ төхөөрөмж гэдэг юм уу, энэ систем өөрөө гарцаагүй ажилт юм а гэдэг итгэл үнэмшил байх хэрэгтэй. Тэгээ энэ агуулгаараа бол ингээд улс орны шилжилт бол ингээд зөөлөн төвшин ингэ яваад байгаа юм. Тэгэхээр бид нар бол нэг юмыг шинээр оруулж ирээд өмнөх юмыг огт байхгүй болох биш. Улам хослуулах, дээр нь нэмж одоо санал авдаг хэлбэрүүдийг нэмэх чиглэлээр л ажиллаж байгаа юм. Яг тэрэндээ зүгээр би ингэж бодлоо л да. Танд ийм Монголиа байгаа юу? Гар утсан дээр чинь. Тэгэхээр оронгууд таны шууд тань те. Тэгвэл тэнд та өөрийнхөө шаардлагатай бүх бичгээр төднөөс авч байгаа тийм. Ийм Монголиэд шамд байгаа юм шиг лээ. Инхээр надад ч байгаа. Тэгэхээр ийм Монголигаар шинэ QR код ирдэг гэж болно. Тийм үү? Одоо шинэ залууч сонгоод өгөхгүй байна. Тэгэхээр яг тэрний гаргалгын тэрэл болчиход байгаа. Тэгвэл QR код ирдэ даниуллаа энэ юм хүмүүсийн сонголтын дээр байж байна. Окей би энийг сонгоё. Товчтараа явуулаа. За энэ бол маш хөнгөн арга. Тэгээ заавал одоо медалаа зүгэлээ дээл мэлээ өвсөөл сонгуулийн хэсгийн санал авах барилга мажиглах шаардлага байхгүй болчих жоохоо. Нөгөө талаар бас нэг сөрөг юу вэ? Хүний ятгалыг оруулах яг уу. Яг өнөөдөртөө бол шинэ би машин ажиллаж байгаа чи яг энэ дээр одоо чамд QR код үргэлжлүүлсэн биш лээ. Одоо чи яг энийг л дугуул. Тийм нөгөө сонгуульч өөрөө хинээс ч хараат бусаар хэний ч ятгалыг дарамтны доор биш яг ингэж өөрөө яг өөрийнхөө сонголтыг хийхин тулд хүн болгонд ийм нөгөө дал кабин гаргаж өгдөг шүү дээ. Тэгээд заримдаа тэгж ойлгохтой тэр кабины чинь дээрээс камера харж байгаа шүү марж байгаа шүү энэ тэр чи манай намын өндөд зургаар мөр стивхүүд ийм ганц үе нийт тохиолдол сонсгож идэв. Гэхдээ хинээс ч хараат бусаар тусгаар улсын иргэний хувьд өөрийнхөө сонгох эрх чөлөөгөө эдэлж тэг үүргээ биелүүлж тэр сандын хугацааг дугуулж байгаа шүү дээ. Наадах ч ерөөсөө нийгмийн хариуцлагын асуудал. Сая Мишель маш энгийн юм ярьлаа шүү дээ. Чамд тийм хүрээлэгчүүд чамд бол амар байгаа шүү дээ. Амар тэгтээ саяг хэлсэн шүү дээ. Хин нэгэн надад жишээлбэл Жината дугаал гэд ингээд. Тийш одоо тандаа соёл урлагийн сургуулийн нэг багш сууж байгаа те ангийнхан зөвлөж байгаа. За энэ дээр ерөөсөө. За таанд өрөөд чи тэрийг дуулах юм байна. Таанд өрөөд чи тэрийг дуулна. Тийм гарахыг үгүйс гаргав. Тийм гарахыг үгүйсэхгүй. Тэгэхээр наад чинь бол цаг хугацааны асуудал арай жоохон нийгэм гоё цэвшээд тий. Яг тийм нийгмийн хариуцлагын асуудал тий. Цэвэрхэн болоо бүх асуудал гоё зэгцрээд ирсэн хойно хүмүүс яг өөрөө ухамсараараа хин нэгэнд дарамт болохгүйгээр шийдэгдэг болсон цагт бол окей. Одоо бол жоохон аюултай л. Өөр нэг асуудал байдгийг. Зарим оронд сонгуульч нь нэг өдөр биш 2 3 өдөр үргэлжилж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр яг энэ магадгүй манад бас яг нэг өдөр биш магадгүй 2 өдөр байж яагаад болохгүй гэж. Энэ бас улсууд чи яг нэг өдөрт чинь яг тэр үед амжихгүй ийм нөхцөл байдал хүнд зөндөл тохиолддог байхгүй. Би нэг удаа сонгуул өгөөгүйгийн яг шалтгаан энэ байсан.
ялч байж тайсан. Яаж болоогүй нэлэх. Тэгээд тэр чинь нөгөө гүүгээд очисон чинь хаацсан байсан. Заавал нэг өдөр гэдэг очих нь юу юм? Тэрийг ёстой мэдэх бол. Бусад орнуудын чинь 2-3 өдөр үргэлжлэх сонголтууд байдаг юм байл шүү дээ. 7 хоног ч явдаг юм байл шүү дээ. За дараагийн ярьслаа. Ингээд сонгуул маань яг сурталчилгаа хэднээс эхлэх юм бэ? За сонгуулийн сурталчилгаа 6 сарын 10-ны өдөр аль биесээр эхлээд 6 сарын 26-ны өдрийг дуусталх 17 хоногийн хугацаанд явагдах хэрэгтэй байж байгаа. За энэ хугацаанд намын эвслүүд бол цэвэр мөрийн хөтөлбөрөөр тайлбарлан таниулах ажиллагааг зохион байгуулнаа. За сонгуулийн ерөнхий орны хувьд бол бас нэг төлөвлөж байгаа ажил бол сонгогчдод нөгөө яаж саналаа өгөх гэдэг мэдээлэл манд харагдчих гэдэг. Тэгэхээр зэрэг яг энэтэй зэрэгцэж явуул гэсэн төлөвлөлтөө. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн бус байгууллага, за мөн дээрээс нь одоо бидний инфлюенсер гэж ярьж байна тийм нөгөө мэдээллийг нь олон хүн хуваалцдаг хүмүүстэй бүгднтэй нь одоо дэмжиж гэдэг юм хамтарч ажиллаач гэдэг ингэж уриалга хүрээнд талж яв. Тэгэхээр энэ сонгуулийн хугацаа маш богино байна тий. Сурталчилгааны хугацаа маш богино. Хуучин чинь бүр 45 хоног явдаг байлаа шүү дээ. Гэхдээ бүр ийм баг тойрог шүү дээ тэр чинь тий. Тий, хажуу тавиухан тэгээ бүх амьтантай уулзаагаар бариад одоо шинэ баг айл болгоноор тий. Говийн 4 аймаг гэж бодъё л да тий. Тэнгүүд өмнө говийн төвөөс би уран тессэн рүү зөндөө явж исэн. Тэр чинь 300 км баха. 260 км билүү. Яваад тусахгүй замтай шүү дээ. 5 6 цаг бүр сайн явах ширүүн явах 5 6 цаг явж шүү дээ зам байхгүй. Тэр лөө явахын тулд за баг худалчид 2 хоногийн ажил болно. Тэгэхээр яг нөгөө хүн болгонд хурц ажиллах бол нөхцөл бол маш дутмаг болсон. Тэгэхээр ерөөсө боломжгүй юм байна. тий. Тэгэхээр одоо онгоцдох хэрэг гарах бах те нөгөө хэдэг вертолётой бүгдийн вертолётдох юм болов яах юм бол ер нь юу болох юм за энэ бол ерөөсөө бүр Яг зүгээр яг ийм хугацаа зүгээр намууд ингээд яг сонгуулийн үеэр нэг итгэвчээл нэг фижиндэг штэ. Одоо ингээд тэр дэршил буруу баг. Тэгэхээр ерөөсөө намууд сонгуулийн хооронд яг өөрсдөө таниулах тэр дараагийнхаа кандидатуудыг одоо таниулах сонгуулийн хооронд л идэвхтэй байжж яг энэ нэг богино хугацаанд амжилттай санал авах боломж л бүрдэх юм байна. Тийм одоо ерөөс нь миний хувьд бол яг ингээд өөрөө ч ярьснаас ингээд үүдээ бодоод үзэхэр шүү дээ. Хамгийн хүндрэлтэй асуудал юу арах юм бэ л да. Шинэ 10 кандидаттай тойрог байна шүү дээ. Тэрэн дээр ингээд хүмүүс андуураад 9-ийг тавьчихвол 9-ийг тавихад 40 болно тийм үү? Эсвэл 11-ийг тавихад 40 болно. Тэгэхээр энэчний сонгуулиуд нэг аюултай сөрөг тал нь юу гарах магадлал өндөр юм байна тийм үү? Хүчингүй хуц гарах магадлал ер нь бол жоохон юу юм байна тийм үү? Бид нэр сонгогчдод ямар хуудас очих юм бэ? Та яаж тэмдэглэх юм бэ гэдэг мэдээллийг ерөөсөө өргөн хүрээнд өгөх нь бол хамгийн тулгамдсан чухал ажил байна. За энэ хүрээнд бол яг ингээд нөгөө сурталчилгааны ажлын төлөвлөлтүүдийг гаргаад хэвлэл мэдээллийн байгууллагад өргөн хүрээнд ажиллаад тэгэхээр энэ дээр нэг юм хэлдэг. Аль эрт хийж явахгүйсэн бэ гэдэг нэг. Гэтэл сонгуулийн үйл ажиллагааны нэг л онцлог байдаг. Тэр нь юу гэхээр хэн хизээ юуг хийцэн байх ёстой гэдэг нь хуулиар нарийн заагдсан байдаг. Өөрөөр хэлбэл сонгуульд хідэн нам орох уу, хідэн нэр дэвшигч байх уу гэдэг нь тодорхой болж ирээд нөгөө саналын хуцны маань загвар гарч ирдэг гэсэн үг. Бид нар чинь 25 нам орно гэдэг нь саяхан л тодорхой боллоо шүү дээ. Тэгээ одоо загвар маань нөгөө гарч. Хүмүүс айгүй гоё гэдэг юм. Ийм хар нөхөй ингэж дүүргэж бодох хэрэгтэй гэдэг чинь нөгөө тэр хар фалмастраар тийм үү. Тэнгүү тойрол зурчдаг гинэ. Эсвэл шууд нөгөө зөвгсөн тэмдэг тавьдаг. Эсвэл хэрээс мэрээс яадаг. Тэд нар бүгд хүчингүй болт юм байна. Зөвхөн тэр хар нөх дотор ингээд нөгөө хэтрүүлдэггүй нэг бодох хэрэгтэй гэсэн тийм заавар байдаг шүү дээ. Тэгэхэд манайхан маанд сайхан гарууд их үүдэн шүү. Яг наадах чинь бол яг хүний үйлдэл шүү дээ. Тэгэхээр хүний үйлдлийг ингээд үгээр ингээд хүн тайлбарлах нэг тэр чинь зарим хүн ойлгоно. Ялангуяа ерөөсөө санал өгж байгаагүй залуучууд бол бас мэдэхгүй шүү дээ. Тэгээ наадах чинь бол нэг 40-оос дээш насныханд л заах хэрэгтэй. Залуучууд ч одоо залуучууд бол бүгд яэшин шалгалт өгдөг, өчнөө алхын шалгалт өгдөг. Бүгд тийм тест бөглөөд бол бүгд сурцсан байх. Тэгээ манай үеийн. Манай үеийн. За ингээд би ингээд өөртөө ч ярьж байгаа хооронд ингээд за ингээд 10 кандидаттай тойргийн тухай ярьлаа шүү тийм үү. Магадгүй энэ нэвтрүүлэг маш олон хүн турш магадгүй. Тэнгүүд одоо шинэ 5 кандидат тойргийн сонгогч нөхөр үзэж байгаад үн 10-ыг дуулах юм байна гэд ойлголт нүрсгийн бол ингээд биш болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр эн чинь нөгөө тойрог болгон дээр кандидатын тоон харилцан адилгүй байгаа учраас энэ дээр яг тухайн тойргийн одоо сонгуулийн хэсгийн ажилтнууд маш сайн тань мэдүүлэг сургалт явуулах хэрэгтэй байна тийм үү? Тань мэдгүй сургалт. Тойрог болгон харилцан адилгүй байгаа мандатын тоон. Тэгэхээр зэрэг саналын хуудсан дээр өөр дээр нь бас заавар байна. Та яг тэдэн одоо хүний одоо өмнөх зүүн дүүргэж бодсоор саналын утас тэр өөр дээр нь байна. За дээрээс нь бүхээг нь дотор нь байна. Нөгөө саналаа тэмдэглэл бүхээг нь дотор байна. За санал авах байран дээр бид нар энэ
удаад бас бэлдэж байгаа. Тойрогийнх нь яг зааврыг агуулсан. Тэгээ бодиттой саналын утасных нь зурагтай нэлээ томоор одоо санал тэмдэглэх зааврыг санал ах байрны гадаа байршуулна. Магадгүй сонгогч санал ах байрны дотор орохдоо надад ийм 2 хуудас очих нь байна. Надад өгсөн хуудсан дээр бүр ийм нэр бичээстэй байх нэ гэдгийг мэдэж оргоё гэж байгаа. Ийм байдлаар бол бэлтгээд ажиллана гэж төлөвлөж байна. Та уулзсанд очиж үзсэн үү? Би очижсэн. За ер нь одоо энэ жил 25 намын ислэг гэж штэ. Тэгэхээр бол одоо таны одоо тойрогтой дүүрэгт 25 намын ислийн ямар нэгэн уулзтууд болох нь байна штэ тийм үү? Та хэдэн очиж амжина гэж бодож байна? Тэгэхээр яг нөгөө чиний яриад байдаг нэг манай үеийнхний одоо нөгөө бороо зуршил нөгөө өөрийнхөө намд л очдөг байхгүй юу? Өөрийнхөө нам юм уу? Өөрийнхөө нөгөө нэг дэмждэг намд л очдөг байхгүй юу? Бусдад нь бол очдоггүй шүү дээ. Ер нь одоо энэ 25 дул мэдэхгүй хүн би бүгдэнд нь очино гэдэгт ерөөсөө итгэхгүй байна. Чи очиж үзсэн үү? Сонгуулийн суулаа нэг ч очиж үзээгүй. Нэг ч очиж үзээгүй. Энэ цоглоо хийх боломж баг байгаа мó нэгтэй. Тэгэхээр одоо яг ямар мэдээлэл авч яг л наадаж асуудал шүү. Тэгэхээр ерөөсөө энэ намуудын хариуцлага бас нэмэгдэж байгаа юм байна. Жишээлбэл би энэ намыг ч гэдэг юм уу энэ улс төрчийг би дэмжиж байна гэж хэлчих юм бол сая бас нэг баахан асуудлууд гарсан шүү дээ тий. Тэгэхээр дэмжиж байна гэд хэлчихээр магадгүй би бас эндээс айгаад байгаа байхгүй. Тэгвэл дэмжлэг гэдэг юм чи одоо амар чухал байна. Бид нар хин нэгнийг аль нэг намыг ч юм уу яалчгүй дэмжих хэрэгтэй. Энд чинь дэмжлэгийг ил гаргаж шилэх дотроо хадгалах хоёр бол өөр. Тийм. Яг энийг дэмжээрэй гэж одоо хүмүүсийг уриалгах чи өөр. Би энийг дэмжиж байна. Яагаад дэмжиж байгаа вэ гэдэг одоо тэр шалтгаанаа зөв гаргаж чадах юм бол шүү. Юу тэгээ бас нэг юм буруу юм багш хаа нийгэмд. Манай хөөж бас урлагийн хүн урлагийнхнийх ингээд үгүй адилхан л улсууд шүү дээ. Адилхан л иргэн шүү дээ. Одоо бидний эрх үүрэг бол одоо урлагийнхан хязгаарлагдмал байж болдгоо, урлагийнхан улс төрийг дэмжиж болдгоо, урлагийнхан ямар нэг одоо акцж болохгүй. Дэмж одоо өөрийнхөө үзэл санааг илэрхийлж болдгоо гэдэг баяраар хандаад ах шиг санагддаг юм тэр чинь. Тийм байж болохгүй шүү дээ. Монгол улсын шилжилтийн хүнд хэцүү 30 жилийн ингээ бараг даваад одоо хөгжлийнхээ замаар орох босгон дээр ирж явах шиг байна. Тэгэхээр ингэж ийм үг өгдөг штэ. Сайн удирдахч байвал сайн удирдахч явсны дараач тэрний үлдээсэн зөв систем яг өөрийнхөө яг юугаар инерцээр л ингэж ажиллаа явчихдаг байхгүй юу? Цаашгаа ингээл тэр удирдахч байсан байгаагүй хамаагүй байхгүй юу? Тэгэхээр өнөөдөр тэр зөв системд хэн оруулж чадах вэ гэдэг нь надад хамгийн сонирхолтой байгаа байхгүй юу? Тэр зөв системийг бий болгоод ирээдүйд Монгол улсад хэдэн мянган нар ч юм уу хэдэн зуун мянган жилээр ингээд ямар ч асуудалгүй амар тайван амьдрах зөв системийг бий болгоод өгөх тийм улс төрийн нам хүчин байх юм бол би тэрний төлөө би өөрийнхөө үгийг хэлж чадна. За энэ арай л дэндүү сонгуулиар халуурлаа өнөөдрийн нэвтрүүлэг дээр. Тэгтээ явж сайн удирдахч гэдгийг хэн бий болгодог гэж сонгогчд бид нар л бий болгодог байхгүй. Тийм ямар ард түмэн байна, ямар засаг байна. Тийм л засаг байна. Түрүүн би нэг дэмжлэгийн тухай яриадсан шүү дээ. Хин нэгнийг дэмжих хэрэгтэй гэд энэ яг сэтгэл судлалынхаа талаас ярих юм бол хэрэг би хин нэгнийг үнэхээр сэтгэлээсээ дэмжиж за энэ хүн чадна энэ хүнийг дэмжиж гаргая гэд үнэхээр сэтгэлээсээ дэмжсэн бол дараа нь би тэр хүнээс хариуцлагатайгаар одоо шаардлага тавьдаг, хариуцлага нэгтгэхдээ энийгээ яасан тэрийгээ яасан гэд энэ улс төртөөгөө идэвхтэй байх одоо тэр үндслэл дэмжихээс ахуулаад тавигдах байхгүй. Тэгэхээр залуучууд би юу гэж хэлмээр байна гэхээр улс төр үгүй муухай бүгд муухай гэхээсээ илүү арай одоо илүү юм ажил хэрэгч хандах хэрэгтэй байна. Тэгээд хин нэгнийг эсвэл аль нэг намыг дэмжиж, үнэхээр сэтгэлээсээ дэмжиж, эргээд хариуцлага нэгтгэх тийм хариуцлагыг өөрсдөө бий болгох хэрэгтэй байна л гэж би бодож байгаа. За ингээд цэвэр сонгуулаар халуурсан нэг өрөө нэг юм ярьцлага гэж өнгөрлөө тийм үү? Гэхдээ цаг үеийн юм ч тийм. Цаг үеийн ч тийм ээ. Хоёрдугаарт бас энэ удаагийн сонгуулийн процессын талаар байна шүү дээ. Бас хүмүүс бас нэг юм ойлгомжтой тайлбарж өгөх бид гурлаа хичээлээ. Яг гэвэл энэ удаагийн сонгуул урд өмнөхийн бүх сонгуулиас өөр сонгуул болж байна. Нэгдүгээрт эмэгтэйчүүдийн квот нэмэгдсэн байна. 30 хүртэл нэмэгдсэн байна. Дээр нь урд хожид байгаагүй 76 биш 126 гишүүнийг сонгох шинэ тогтолцооны сонгуул болж байна. Тэгэхээр энэ дээр бол ер нь ард иргэд маань энэ сонгуульд бол бүгд хариуцлагатай хандъя. Энэ сонгуулийнхаа дөрвийг бас бүгдээрээ сайн ойлгоё. Энэ сонгуулийнхаа одоо хүчингү хуудас хамгийн бага те олноор оролцсон тийм сайхан сонгуул болох болтугай гэсэн хүнцэн дээрээс бид өөрийнхөө хувийн нэрийг чадан ядан оруулж энэ хөө 20 дугаарыг бэлтгэлээ. Тэгээ дараагийн дугаараа зөвөрөө уулзцгаая. Баярлалаа. Баяртай.